Сайн байцгаана уу хүмүүс. Цэнгүүс нөөц байгаль хамгаалах төвөөс та бүхнийхээ байгаль орчны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхээр цувралаар цахим хичээлийг хүргэж байгаа. Өнөөдрийн хичээлээр та бүхэндээ нүцгэн үртэн буюу шилмүсний талаар ойлголтыг өгнө. За нүцгэн үртэн буюу шилмүстэн маань бид бүхний сайн мэддэг нарас, шинэс, гацуур, жодоо, арц, зээргэн мэтчлэн төлөөлөгчтэй ийм ховор сонин урмлууд багтдаг байгаа. Эхлээд та бүхэндээ нүцгэн үртэн буюу шилмүстний ерөнхий шинжийн талаар тодруулан хэлэх юм бол мэдээж ихэвчлэн өндөр модлог урмал байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр дамжуулах хэд нь маш хүчтэй хөгжсөн ийм урмлууд. Модлог нь олон тооны трахеидийн багцаас тогтдог. Урт нахиатай, навчны хэлбэр нь хайр сэлбэрийн илтгэслэг, өргөн өдлөөс зүүрх үеийн хэлбэртэй байдаг. Урт нахиа навчрахуу хайрсаар бүрхүүлдэж болцоон дээр цугларсан, нэгт бүрхүүлтэй байдаг. Мөр боловсруулах оронгүй. Ихэвчлэн нэг гэрт урмлууд нүцгэн үртэн буюу шилмүстэн багтдаг. Мэдээж мөнх ногоо урмал. Мөнх ногоо урмал гэдэг маань тэр илтгэслэг, өргөн өдлөөс зүүрх хэлбэрийн энэ шилмүс буюу навч нь ийм шилмүс болж өгдсөн. Энэ шилмүсүүд нь болохоор харилцан адилгүй хугацаагаар ургаж байдаг. Энэ утгаараа мөнх ногоо ханддаг юм байгаа. Өр нь болохоор шинэ жилийн бодисыг нөөцлөдөг ийм ач холбогдолтой. Өрөндөө өөрийн бие махбодод хэрэгтэй шинэ жилийн бодисоо нөөцлөдөг ийм урмлууд байгаа. Дэлхийн бөмбөрцөг дээр 4 ангийн нүцгэн үртэн шилмүстэн өгдөж хоцорсон байдаг юм байна. Нүцгэн үртэн буюу шилмүстний зарим төлөөлөгчдөөс аврагдсан юм бол бид бүхэн бол зарим нь мэдэж байгаа нарс байна. Мэдээж мөнх ногоо урмал. Дэлхий дээр 10 төрөлд хамаарах 250 гаруй зүйл байна. Дэлхийн бөмбөрцөгийн хойд сэрүүн бүсэд ой өсөж ургадаг. Зарим алуун бүсэд бүсийн уусаар бол нөөсөөр тохиолддог урмал байгаа. Монгол орнд 4 төрлийн 8 зүйл ургаж байна. Нарсны ерөнхий шинжийг дурдах юм бол бусад шилмүстэн нүцгэн үртнийг бодох юм бол харьцангуй гэрэлсэг урмал, гэрэл талтай. Мөн дүнчлэн бусад урмлаа бодох юм бол харьцангуй урал цайтай, хурдан ургадаг. Багцлсан мөчөртэй бодлого урмал байгаа. 50 м хүртэл ургах юм боломжтой. Харьцангуй урт насалдаг, удаан ургадаг. 400 гаруй жил насалдаг гэсэн тоонотой ном сурвалжтай байдаг. Дангаараа болон холимог ой өсөж ургадаг. Монгол орны тухайд гэх юм бол дужийн нарс гэдэг харьцангуй ихээр ургасан ийм газар нутаг байгаа. Дараагийн нөлөөлөгч бол гацуур. Бид бүхэн бол гацуурыг сайн мөнх ногоо урмал. Монгол орнд бол нэг зүйл ургаж байна. Дэлхийн дэнд бол 45 орчим зүйл гацуур төлөвлөгдсөн байдаг юм байна. Хөрдөө, цайвар, саарл холцтой, багцлан байрлсан ийм хүчтэй шилмүс нь ганцаараа байрладаг. Бусад шилмүсний адил энэ бол сүүдэрсэг урмал байгаа. Үндс нь хөрсний өмнө хэсгээс салаад тархаж ургадаг ийм урмал байна. Жодоо 48-аас 55 зүйл орчим нэмэгдсэн байдаг юм байна. Мэдээж мөнх ногоо урмал 40-50 м өндөр ургадаг. Мөн л шилмүстэн нүцгэн үртний адилаар сүүдэрсэг урмал байгаа. Хүйтэнд төсвөртэй. Шинсийг бодох юм бол харьцангуй модлон зөөл. Энэ шин чанарыг нөөцлөж гэр ах үеийн дамжлал хэрэгсэл болон бусад ах үед бол жодоог. Дараагийн шилмүстэн бол арц. Бид хүмүүс сайн мэднэ.
дэлхийн өмөртэй. За мэдээж мөх нугаар бол дэлхийн өмөрцийн хойд асан сэрүүн бүсэд үүдэг. За 70 орчим жилтэй 2 жилийн хугацаанд одоо хүчнсэн боловсрдог. Зөв ба хайрсан намжтай намхан за сөүлж ургадаг. Сөүлэг байдлаар за Монгол орнд бол дөрвөн жин байна. За дараагийн нөхцөлтөн маань зээргэн байна. За бидний сайн мэдгээр хонь зээргэн байна, ямаан зээргэн, морин зээргэн байна. За зээргэн бусад нөхцөлтөн шилмэсний шиг оромжлог вэ гэхээр ер нь оролцоо хайсны үрд ил байдалтай энэ нөхцөлтөд ирэн оролцоо өөр бүтэнд үүсдэг ба зээргний 2 гэрт болгож тодорхойлдог. За ихэнх нөхцөлтөн бол нэг гэрт хийж хэмжүүлсэн байгаа. За зээргэн бол бусдаас айгаар тооцлон 2 гэрт оромж байна. Дэч орчим зүйл байна. Дэлхийн хэмжээнд навчгүй хэр хідэн үетэй ногоон мөчр байдаг. За найл зуртай сөөгдөж ургадаг. Ийм ургамал байгаа. Говь цэлийн бүсийн бол ургамлан хөвчийн нилээд одоо хувийг бол зээргэн эзэлдэг байгаа. Ингээд өнөөдрийн хичээл анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Асууж тодруулах, санал асуулт байх юм бол сэтгэл өвчж үлдээгээрэй. Баярлалаа.